Амжилт радио 88.1 уралдаан дээр Сүват харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. За өнөөдрийн зочны цаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн маань зочдоор Баянзүрх салбар дахь Монтрос Тех сургуулийн сэтгэл зүйч Батбаярын Мягмар Сүрэн, за мөн Арцад салбар дахь Монтрос Sustainable би зөв хэлж гэнэ үү те? За сургуулийн сэтгэл зүйч Анхчаа нар хүрэлцэн ирсэн байгаа. За таны миг та нэг 2 гэд дугуйдаа Анхчаа сэтгэл зүйч маань. За дахиад 1 2 за би буруу мик нийцмэсэн байна. Окей. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн хамтдаа үеийнгийн дээрлэхэлт сургуулийн сэтгэл зүйч хэрхэн ажилдаг вэ гэдэг сэдвээр ярилцсанаа. Маш чухал сэдв хүндэж байна гэж ойлгож байгаа. За тэгэхээр мэдээж хамгийн ихний маань асуулт сургуулийн сэтгэл зүйч гэдэг хүн ер нь яг ямар үүрэгтэй байд юм бэ те? Сургууль дээр яг бас хэрхэн яаж ажиллаж байна гэдгээр яриага эхлэе. За хин эхлэх үү? За сайн байцгаана уу? Өнөөдрийн мэнд хүргэе. За баярлалаа. За сургуулийн сэтгэл зүйч гэдэг маань одоо нөгөө сургуулийн орчинд манай сургуулиас ярьчих тий. Манай сургууль дээр бол сургуулийн сэтгэл зүйч нар маань шинээр шилжиж ирсэн сурагчдад сэтгэл зүйн онцлогоо зөвлөгөө өгдөг байгаа. За онцлогоон дээр үндэслээд нөгөө сэтгэл зүйч нар маань эцэг эхтэй нь уулзаж зөвлөгөөг өгнө. Тэгээд багш ажилчдаас ингээд анги удирсан багш нарт нь зөвлөгөө өгдөг байгаа. За түүний дараагаар бол одоо нөгөө IQ-гийн хичээл гэдэг IQ хичээл ордог байгаа. IQ-гийн хичээл гэдэг тийм хөтөлбөртэй. За тэргээр яадаг вэ гэхээр нөгөө нэгдүгээр ангиас эхлээд бүх ангид ер нь бол 7 хоногт 1 цагийн IQ-гийн хичээл ордгороо онцлогтой. За хичээл орсноор яадаг вэ гэхээр нөгөө сэтгэл зүйч нар нь ангиудаар нөгөө хичээл ороод бүх хүүхдүүдэд ер нь бол ажиглан гэсэн үг шүү дээ. Зөвхөн өрөөндөө суугаад хүн ичхийгтэй зөвлөгөө өгөөд суух биш. Давхар хичээл ороод тухайн ангид одоо тий ангийнх нь онцлогт нь тааруулаад үйл ажиллагаануудаа явуулдаг байгаа тий. Тэгээд би өмнө нь бас нөгөө олон нэвтрүүлгээр сэтгэл зүйч нартай ярилцж байсан. Тэгээд ер нь сургууль дээр нэг нийгмийн ажилтан гэдэг ганцхан хүн л хөөрхий тэр олон одоо мянган сурагчийн асуудлыг шийдэх гүйгээд идэгээс харин ашгүй 2020 оноос 20 оны үед билүү дээ. Нэг ямар ч хэлсэн эхний ээлжинд нэг 27 ч үлээ сургууль сэтгэл зүйчтэй боллоо гэдэг нэг тийм баяртай мэдээ сонсчихсан байхгүй юу? Улсын сургуулийн хувьд. Тэгэхээр танаа сургуулийн хувьд яг хэдэн онд анх үүсгэн байгуулагдсан. Тэгээд үүсгэн байгуулагдсан цагаасаа л одоо сургуулийн сэтгэл зүйчтэй байсан уу? Яг сургуулийн сэтгэл зүйч гэдэг энэ одоо мест тийм ээ? Арилын мест хэдэн оноос танаа сургууль дээр бий болсон бэ? За манай сургуулийн хувьд болохоор 2018 оноос хойш одоо 7 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгээд 18 онд анх эхлээд нэгдсэн цагаас эхлээд ерөнхийдөө сургуулийн сэтгэл зүйчвэл одоо сургууль дээр заавал байх ёстой ажлын мест юм байна. Энэ болохоор цаашлаад хүүхдийг одоо бага наснаас нь эхлээд сэтгэл зүйн боловсролыг олгох юм бол цаашлаад ерөнхийдөө сэтгэл зүйн боловсролтой сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч чаддаг эргэн болгон одоо төлөвшөхөд хамгийн чухал үр нөлөөтэй байна гэж үзээд манай сургуулийн хувьд болохоор анхнаасаа сэтгэл зүйчтэй байсан 18-аас хойш. За одоогор бол ерөнхийдөө сэтгэл зүйн одоо манайх болохоор нийтдээ 4 хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олонтой явж байна. За тэгээд салбар болгон дээр 2 сэтгэл зүйч яг ажиллаж байгаа. Нэгээс 12 дугаар ангийн хувьд. За миний хувьд болохоор 6-аас яг 12 дугаар анги буюу илүү өсвөр насны хүүхдүүдэд харилцдаг сэтгэл зүйчээр ажиллаж байна. За тэгээд ерөнхийдөө нэг хичээл ордог, IQ-гийн хичээл ордог гэхээр хүмүүст бас сонирхолтой байж магадгүй. За энэ нь яагаад нэгээс 12 дугаар ангидаа орж ирэх хэрэг ерөнхийдөө хүүхдийг бага наснаас нь эхлээд сэтгэл хөдлөлийн чадамж ерөнхийдөө тэр дотор болохоор уур бухимдлаа хэрхэн захирах уу тий хүн ер нь уйлах хэвтэй юм уу эсвэл тэрийгэ төвчээд байх хэвтэй юм шүү гэд энгийн асуудлаас эхлээд хүүхдэд энэ хүү сэтгэл зүйн боловсролыг олгосноор буцаад хүүхэд ерөнхийдөө нас ахих тусам өөртөө анхаарч чаддаг, бусдыг сонсож ойлгож чаддаг хүн болоход маш чухал үр нөлөөтэй байдаг. За тэрний хажуугаар хичээл орохын давуу тал нь яг юу байгаад байна гэхээр одоо тэр 40 минутанд бид нэр одоо үндсэн хичээлээ заах хажуугаар хүүхдүүдийг ажиглах боломжтой байдаг. За шинээр шилжиж ирсэн хүүхдүүд байлаа гэж бодоход анги тагимдаа хэрэг тасан зогсож байна. За тэгээд анги хамт олонны дунд уур амьсгалын ер нь хэр байна. Одоо үеийнгийн дээрлэхэд гадуурхал байна уу? Нэгээ шоглож байгаа асуудлууд байгаад байна уу? За эсвэл өмнө нь болохоор ийм цоглог хөгжилтэй хөөрхөн байсан хүүхд маань илүү өөрчлөгдөд байна уугүй юу гэдгийг ажиглах боломжтой байдгаараа илүү их даваа талтай байдаг. Тэр одоо эхлээд нэг хэсэг чинь бид нар шин IQ өндөртөө хөгжилтөд жоохон зүгээр мундаг гэдэг гэсэн.
одоо сүүлийн үед бол EQ буюу илүү их сэтгэл рүүгээ за ажлын местэн дээр гарсан ч гэсэн хүмүүсийн одоо харилцан хандлагыг бас их анхаардаг болсон байна шүү дээ тий. Тэгэхээр анхчаа сэтгэл зүйчийн үед ер нь одоо юу гэдэм яг энэ EQ яагаад хэрэгтэй юм бэ те? За тэгээд одоо юу гэдгийг одоо тэр нөгөө нэг Монгол одоо жишээлбэл таны одоо школ юу гэдэг одоо манай ихтэй сургуулиудын олгож байгаа боловсрал одоо сэтгэл зүйч нарт русский школ давмгаалцсан байдаг юм уу тий тэнгүүтээ эргүүлээд нөгөө нэг одооны хүүхдүүд айгүй айхтар болсон гэж бид нар ярьдаг штэ та нарт хинчэнээс одоо нөгөө л нэг амар олон жилийн үргэлжилсэн одоо Орос школоор сургалт авчаад ирдэг тэнгүүт ингээд хувийн сургууль тэр тусмаа одоо нөгөө нэг жинзид үеийнх нь ингээд сэтгэл зүйн хувьд зөвлөгөө өгөх хэрэгтэй болчоод байдаг тий тэнгүүт энэ дээр бас ингээд зөрчил гардггүй ч гэдэг юм уу тэгээ ер нь илүү түлхүү энэ EQ гэдэг яагаад хэрэгтэй юм бэ гэдгийг бас яг мэргэжлийн үеийн тайлбарлаж өгөөч. EQ маань одоо нэг харилцаа хандлага те одоо нөгөө бусдыг ойлгох чадвар маш чухал гэдэг дээр давмгаалж үздэг байгаа. Тэгээд хамгийн гол нөгөө нэг хүн өөрийгөө маш сайн ойлгох хэрэгтэй. Өөрийгөө ойлгох чадвар эзэмшиж дараа нь одоо нэг бусдыг ойлгох чадвараа хөгжүүлснээр яг уу гэхээр бусадтай нийгмийн орчинд одоо тий харилцах боломж нь бол нээлттэй болоход бас тусалдаг гэж үздэг байгаа. Одоо жишээлбэл танах ингээд нөгөө нэг энэ EQ хичээл ордог гэдэг нь шүү дээ тий сургалт ордог гэдэг нь шүү дээ. Энэгээр одоо тэгээд зөвхөн шилжиж ирсэн хүүхдүүдэд гэдэг юм уу эсвэл зүгээр яг анги болгонд нэг цагаар орд юм уу энэ сургалтын програмд чи юу орсон бэ жишээлбэл? Анги ингээд 1-ээс 12 дугаар анги хүртэл 7 хоногт 1 цагийн хичээл ордог. За ингэснээр бол нөгөө нэг бүх хүүхдүүдэд хамрагдах боломжтой сургуулийн бүх хүүхдүүдээр нь бол EQ-гийн хичээлийг бол авч ин гэсэн. За EQ-гийн хичээл хөтөлбөр дээр бол нөгөө нэг сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдээ бид нар таньж одоо нөгөө бага насны хүүхдүүд бол сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг бол сайн мэдгүй одоо ууралж болохгүй гэл өөрийгөө ингээл яадаг тий айх гэдэг чинь одоо буруу зүйл гэж ойлгодог тийм үү. Тэгтэл айх гэдэг маань одоо хүн болгонд байдаг сэтгэл хөдлөлийн мэдрэмж энэгээ одоо яаж даван туулах талаараа одоо уур бухимдлаа би яаж одоо зөвөр гадагшлуулах вэ? Уур бухимдал бол хүн болгонд байдаг мэдрэмж харин яаж зөвөр гадагшлуулах вэ гэдгийг нь бол ер нь хүүхдүүдэд бага наснаас ингээд олгодог гэсэн. За тэрнээс гадна одоо нэг талархал тий талархал одоо нэг амьдралын ухаантай холбосон хичээлүүдийг илүү хүздэг гэсэн үг л дээ. За одоо нэг манай сургууль бол одоо хамгийн наад зах нь одоо тий хүнтэй мэдлээ сурдаг тийм чадвартай хүүхд бий болгоход одоо нэлээд анхаардаг тий одоо сургуулиар орж ирэн ямар ч хүн байна тий тэр хүнийг хүндлээд мэдлдэг. За дээрэс нь одоо талархлын хичээлэр бол одоо нөгөө өдөр бүр нөгөө талархал бичих тийм дадал суулгах дээр илүү анхаарч ажиллаж байгаа. За ингэснээр нөгөө нэг аянуудаас явуулж байгаа талархлын аян тий. За талархаад сурцсан хүн маань яадаг вэ гэхээр юмыг эергээр хардаг болчдөг. За одоо ингээд нөгөө нэгнийгээ шүүмжлээд байдаг штэ хүүхдүүд тий одоо ингээд айл болохол нэгнийгээ шүүмжлэх тал дээр илүү анхаардаг тийм үү. Томчууд хүртэл гэдэг байхгүй. Тэгтэл талархаад сурснараа яадаг вэ гэхээр арай илүү нөгөө юмыг эргээр хардаг болчдөг гэсэн үг л дээ. За тэгээд эргээр харж байгаа хүн маань нөгөө аз жаргалтай амьдрах боломжийг нь одоо тий олгож ин гэсэн. За тэгээд яг нэг сургуулийн орчинд хүүхдүүд маань ерөөсө хинээс ч айхаа айдсгүй тий өөрсдийнхоороо аз жаргалтай орчинд илүү ингээд суралцах боломжийг нь олгохын тулд одоо энэ EQ хичээлийн хөтөлбөр маань ер нь явагдаж байгаа. За, мягмар сурын сэтгэл зүйчээс асуумаар байна. Одоо бид нар ингээд яадаг шүү дээ. Хүнийг хүннээр нь байлгамаар байна. Одоо ингээд нэг 6 настай энийг авчичаал баахан хичээлэр ингээд бөмбөгтчдөг тий. Тэнгүүд хүүхэд ядаж хувцас эвхэх одоо эвхэж тавихаас өсвүүлээд ийм амьдралын ухаанд суралцуулах хэрэгтэй байна. Хүнийг хүнээр нь байлгамаар байна гэдэг. Гэтэл бас дахиад нөгөө гэр бүлийн орчин гэдэг айгүй чухал шүү дээ тий. Ямар гэр бүлд хэн болж өсөж хүмүүжээд байгаа. Тэгээ гэр бүлийн хүмүүжил хүнийг бол насан туршид дагаж ирдэг гэж боддог
байхгүй. Тэгэхээр одоо тэнд одоо жишээлбэл те өвөө эмээ нэг өөр юм яриад байдаг. Сургуулийн орчинд ирэнгүүт багш болон сэтгэл зүйч нийгмийн ажилтныг нэг өөр юм яриад байдаг. Тэнгүүд нөгөө хүүхэд чинь хүүхэд л болсон ингээд зөрчилдөж шүү дээ. Ямар сайндаа үгүй манай агш л ингэж хий гэсэн гээл тэгдэг те. Тэнгүүд одоо жишээлбэл нэг хамгийн амар юм юу байдаг вэ гэхээр зэрэг одоо эдний ангид нэг жоохон хүрлийн бэрхшээлтэй ч юм уу те ингээд удаа ойлголттой ч юм уу нэг юм хүүхдээ ангууд аав ээж нь бараг л тэр наадах чинь өвчтөө хүүхд юм байна бараг мангар тэнэг хүүхд юм байна наад хүүхнээсээ хол байгаараа гэдэг. Гэтэл энэ сэтгэл зүйч чи хүүхднийг ялгаж харьцах ёсгүй яад гэвэл чи сайн хүн байх ёстой гэд ингээд яриад байдаг. Энэ тохиолдолд одоо яах вэ? Яад гэвэл гэр бүл эцэг их сургууль гурийн харилцаа гэдэг нэг юм хүүхэд гурийн харилцаа гэдэг нэг юм гурвалжилсан харилцаа байгаад байдаг. Дунд нь хүүхэд өөрхийн амтнд төөрөлдөд байдаг. Ялангуяа би энэ дээр сэтгэл зүйн талаас ярьж шүү. За энэ тал дээр ерөнхийдөө хүүхдийг одоо зөв төлөвшсөн одоо иргэн болж хүмүүжүүлэхэд зөвхөн эцэг эхийн оролцоо тий эсвэл зөвхөн багшийн оролцоо чухал гэдгээс гадна тэр хүмүүсийн одоо бүлэг хүмүүсийн хоорондын хамтын ажиллагаа гэдэг бол хамгийн чухал байгаа даа тий. Яг таны хэлсэнчлэн магадгүй одоо багш нэг хичээл дээр энэчээ сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ илэрхийлэх нь чухлаа гэдэг ингээд заагаад тахад буцаагаад гэртээ очиход хүүхдийг чи уйлж болохгүй яагаад гэвэл чи эрэгтэй хүүхд юм чинь хүчтэй байх хэрэгтэй гэдэг ингээд боловлчт болно. За тэнгууд хүүхд мэдээж төөрөгдөлд орох уу гэвэл төөрөгдөлд орно. Гэтээ сүүлийн үед нэг давуу тал юу харагдж байна гэхээр эцэгчүүд бол хүүхдийнхаа сэтгэл зүйн боловсролд бол нэлээд сайн анхаардаг болсон байна. Тийм учраас ерөнхийдөө одоо манай яг нөгөө онцлогоо эхлээд хийгддэг гэдэг. Тэр нь болохоор шинээр ирсэн болон элсэн орж байгаа яг 1-р ангийн хүүхдүүд дээр ч юм уу те шинээр ирсэн бүх хүүхдүүдээр хийгдэж байгааг давуу тал нь юу байгаад байна вэ гэхээр эцэг эхчүүд сэтгэл зүйчтэйгээ уулзсны дараагаар ерөнхийдөө гэр бүл талаас нь илүү онцлогоо хийгддэг учраас нэг хүүхдүүдийнхаа илүү онцлогийг ойлгох те ямар талаас нь би илүү хүүхдтэйгээ харилцвал одоо хүүхдэд маань аль талынх нь дэмжлэг илүү хэрэгтэй байна гэдгийг яг тухайн уулзалт зөвлөгөөний дараа эцэг эхчүүд илүү их ойлгодог. За ингэснээр яаж ийнэ гэхээр эцэг их болон сэтгэл зүйчийн хамтын ажиллагаа гэдэг зүйл болохоор ерөнхийдөө сайн үүсэж эхэлнэ гэсэн. За тэнгууд бид нар нэг хичээлдээ эгогийн хичээл дээр зөвхөн хүүхдтэй яг анхаарат ороод байна уу гэвэл үгүй. Одоо буцаагаад нэг гэр бүлтэй нь илүү хамтарч ажиллах талаас нь хүүхэд гэртээ очиод ээж аавтайгаа энэ мэдрэмжүүдийн талаар ярилцах ч юм уу тий хамтарч ажиллах тийм жижигхэн боловч тийм хөөрхөн тийм дадлага ажлуудыг бид нар ингээд өгснөрөө буцаагаад нэг эцэг ихийнхаа оролцоо гэдэг юмыг болохоор яг энэ дээр нь авчирч өгдөг. За тэгээд оролцоод тэр зүйлийн талаар хүүхэд нь асуугаа сонирхоод байхад эцэгчүүд маань бол мэдээж тэрний талаар илүү их судлах хүсэлтэй болно. Илүү их одоо нэг тэр хүүхдэд байна. Одоо энэ төлөвийн зөв мэдээллийг олох нь чухал юм а гэдэг эцэгчүүд маань мэдрээд эхлэхээрээ ааж бүр ерөнхийдөө аль талдаа илүү нэг хамтын нэг ойлголттой болох цэг дээр очих боломжтой байгаад байгаа. За тэнгууд буцаад бас тэр хичээлүүдийн хажуугаар манайх бол одоо жишээлбэл одоо энэ 29-нд сургууль одоо сурчлах танилцах өдөрлөг болж байгаа. Тэрэн дээрээ ихэд одоо жишээлбэл сэтгэл зүйч нар маань ирж илүү их уулзалт зохион байгуулгах, за илүү их зөвлөгөө онцлогоо өгөх гэд ийм жижиг боловч одоо олон удаагийн эцэгчүүдтэй зориулсан тийм ажиллагаанууд явуулснаар буцаад эцэгчүүдийн оролцоо болоод нөгөө талаар бидний нөгөө нэгдмэл ойлголт нэг одоо яг зөв рүү харж явж байгаа шүү гэдгийг илүү их нэгтгэж өгдөг. Зөв. За яг өстой гоё. Яг нөгөө нэг гурвалсан харилцаагаа маш гоё үр дүнтэй авч явж байгаа юм байна шүү дээ. За анхчаас сэтгэл зүйчээс асуусан. Сургуулийн сэтгэл зүйчдэд ер нь хүүхдүүдийн зүгээс хандж байгаа нийтлэг шалтгаан юу байна? Нэгэнтэйгээ одоо нэг үл ойлголцох үл ойлголцох асуудлын талаар одоо нөгөө их хвшлэн хандна. За дээрэс нь болохоор нөгөө нэг эцэг эхчүүдтэйгээ бас нөгөө үл ойлголцол одоо намайг ерөөсөө ойлгохгүй байна эцэг их маань натаа ярилцахгүй байна өөртөө баг уцаа ухаа суугаад натаа ерөөсөө ингээд нөгөө намайг анхаарахгүй намайг ойлгохгүй байна гэдэг байр суурьтай одоо нэг сурагчтай хэрдэг. За дээрэс нь одоо найзууд сайн найз нараас одоо нэг үл ойлголцол авсан одоо ягаад тэгэхээр нөгөө найз нарын дунд өмчлөх гэдэг найзыгаа өмчлөх гэдэг асуудал их тулгардаг байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг надыг одоо ингээд нөгөө өөр хүүхдүүтэй найзлахаар манай найз одоо миний найз одоо ингээд зөвшөөрөхгүй байна. Тэгээд нөгөө найз нарынхаа одоо
Миний хийж байгаа юмыг л миний найз хийх ёстой, хамтдаа хийх ёстой. Тэгтэл миний хийж байгаа юмыг хийхгүй өөр хүүхдтэй ингээ хамтраад байнгут нь одоо нэгэндээ бас нэг жоохон сэтгэл зүйн одоо дарамт үүсгэж эхэлдэг байгаа байхгүй юу. Тий. Тэгээ тэр тал дээр илүү их орж ирнэ. Тий. Хөөрхийн тий. За тэгвэл анхны сэтгэл зүйчээс асуусан. Одоо нөгөө нэг та яг 6-аас 12 дугаар анги гэхлээр яг өсвөр насныхан байхгүй. За эднэрээ чи асуудал одоо гэртээ бол одоо наадуул чинь хаалга хагаал тэгэл би юм ярмааргүй хинтэй ч юм ярмааргүй байна гэдэг үе байна. Үл ойлголцол маш их үүсдэг. Тэнгүүд одоо яг нөгөө нэг үерхэл нөхөрлөл бэлгийн бойжил явагдаад эхэлдэг. За тэнгүүд бүр ингээд нөгөө нэг бэлгэвч хүртэл хүүхдтэй ингээд өхөөсөө ээж аав нь санаа зовоо ширээн дээр нь тавьцаан гэдэг юм яриа байдаг. Тэгээд ярилцахгүй штэ хамгийн гол нь тэ ярилцахгүй байна. За тэгэхээр яг энэ насныхны нөө жижиг хүүхдийн зовлон жижиг, том хүүхдийн зовлон том гэж үгээд штэ тэ. Тэгэхээр яг таны яг нөгөө нэг ажилдаг төрлийн хүүхдүүд яг ямар проблемтай болж орж ирж ямар асуудал ер нь их үүсдэг үү? Хамгийн гол нь өөртөө очиж гин үү, зорж очиж гин үү? Аха, яг нөгөө нэг 1-ээс 5 дугаар ангийнхнаас ялгарч байгаа онцлог. За нөгөө талаас яг 1-р ангиас эхлээд сэтгэл зүйн хичээлийг орохын давуу тал нь юу байгаад байна гэхээр хүүхэд өсвөр наснд очиод илүү асуудлууд нь томорхын хэрээр хүүхэд нөгөө хинт хандах вэ гэдгийг мэддэг болдог гэсэн үг. Яг бага ангиас нь орж байгаа учраас. За тэнгүүд ерөөхдөө ажиглаад ахаад яг одоо 6-аас 7 дугаар ангийн хүүхдүүд болохоор илүү их тийм өөрийгөө илэрхийлэх нь болохоор арай илүү байгаад байдаг. Тэнгүүд 8-аас эхлээд яг өсвөр насны илүү их эрчимтэй явагдаад илүү их ганцаархнаа байх хүсэл эрмэлзэлтэй эсвэл гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхээс илүүтэйгээр ерөнхийдөө найз нөхний хүрээлэлд илүү их байх сонирхолтой байх ч юм уу. Хүүхэд яг өмнө нь ямар байснаасаа нэлээ их өөрчлөгдөг. За тэнгүүд энэ болохоор нэг талд нь болохоор хүүхдүүдийн хувьд нэг өөрөө зөрчилд орох юм эсвэл те өөрийгөө ойлгоход нэлээ олон асуудал гараад ирдэг бол буцаад эцэг эхчүүдийн зүгээс болохоор яг хүүхэд нь гинт өөрчлөгдөө те дуртай юмдаа дургуулаад гинт өөр зан авирууд гаргаад өөртөө илүү их цагийг өнгөрүүлэхгүйгээр өөр хүмүүстэй цагийг өнгөрүүлэх хүсэлтэй болох ч юм уу эсвэл өрөөндөө байх дуртай ганцаараа нөгөө эморх гэдэг чинь дуртай болоод ирэнгүүт эцэг эхчүүд маань хувьд ч гэсэн мэдээж төгшөөр мэдрэн те хүүхэд маань өөр хүмүүстэй нийлээд байгаа юм биш үстэй гинтхэн ингээд зан байдал нь өөрчлөлт ирэнгүүт гинт өөр болчиход гэсэн айцуд байгаад байдаг. Тэнгүүд эцэг эхчүүдийн маань одоо нэг хүсэл нь юу байгаад байна вэ гэхээр хүүхдээ ингээд яг бүх одоо эцэг эхчүүдийн нэгэн хүсэл бол мэдээж нэг хүүхдээ зөв байх те зөв замаар явах аль болох алдахгүй байхыг хүсэж байгаа хэдий ч нөгөө талаар болохоор хүүхдээ илүү нэг зөв шийдвэр гаргах ч юм уу те зөв хариу үйлдэл үзүүлэхийг хүсээд байдаг. Гэхэд тэгсэн хэдий ч одоо хүүхэд маань яг нас бий төрсэн хүнтэй харьцуулахад бол те тэр тархиныхаа хөгжүүлж байна уу те бүх зүйлс нь болохоор арай бүрэн гүйцэд хөгжөөг байгаа учраас илүү их нэг сэтгэл хөдлөл мэдрэмжэн дээрээ хүүхэд тулгуурлаж юусэн хариу үйлдэл үзүүлдэг. Ээж нь хэрвээ тэрийг нь одоо утас оролтгоо тэгэхээр тэрийг нь боль гэж шууд эсэргүүцгэл юм бол хүүхэд тэрүүнд нь ямар мэдрэмж төрөх вэ те шууд уурлах ч юм уу те тэрийгээ шууд илэрхийлэх үг гэхээс шил хүүхэд ээж минь миний төлөө ингэж байгаа маань тэгж байгаа маань гэд илүү их нэг логик сэтгэлгээгээр сэтгэхгүйгээр шууд мэдрэмжэн дээрээ тулгуурлаж хүүхэд шийдвэр гаргах гэдэг гэсэн үг шүү дээ. За тэнгүүд ерөнхийдөө нийтлэг яг л ах туяа сэтгэл зүйчин маань хэлсэнчлэн нийтлэг асуудлууд нь юугаар хандаад байна гэхээр яг гэр бүлийн зөрчилтэй маргаанаар нэлээ их ханддаг. За тэгээд өөр бас нэг давуу тал нь юу байгаад байна гэхээр нөгөө эко хичээлээ бас магтаад өгөх юм бол давуу тал нь юу гэхээр жишээлбэл тэг хүүхэд нойргуудын талаар ерөөдөө 40 минутын хичээл орлоо гэж бодоход тэрний дараагаар яг энэ сэдвтэй холбоотой хүүхдүүд айгүйр ханддаг байхгүй юу. Багшаа би ийм нойргуудтай болцсон юм шиг байна. Энийг хараад одоо ингээд үзээ таны ингээд энийг ингээд одоо харсан чинь би ингээд өөрөө мэлгүй ингээд нойргуудтай болцсон байснаа сая анзаарлаа. Энэ дээр яах вэ гэх юм уу те. За тэгээд ерөөхдөө гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа хэрхэн сайн дэмжих вэ гэсэн одоо хичээл орлоо гэж бодоход те. Би яг гэр бүлийнхэнтэйгээ ингээд яг хэлж чадахгүй байгаад байна. Яаж хэлэх вэ гэд нөгөө хүүхд чи өөрөө сэтгэл зүйн боловсрал аваад эхлэхээр өөрийнхөө асуудлуудыг таньж мэдэж эхэлж байна те. Тэрнтэйгээ холбоотойгоо ерөөхдөө айгүй хүүхдүүд ханддаг. Тэгээд аль болох бид нар бол чадхаараа одоо тухайн хүүхдтэй зөвлөгөөгөө өгөхийг хичээн хүүхдээ өөрийг сайн яриулахыг хичээн. Гэхдээ бидний бас нэг шийдвэрлэж чадахгүй сэтгэл зүйч болгоны нэг оролцож чадахгүй асуудлууд гэж байгаа. Тэрүүн дээр нь бид нар бол дараагийн одоо илүү сайн сэтгэл зүйчтэй холбон зуршлах ч юм уу тий өөртөөхөө чадах мэржлийн хүрээндээ илүү их одоо
бас зүгээ баримтаад ажиллахыг л хичээдэг дээ. Зөв. За тэгэхээр одоо бүгдээр яг өнөөдрийн сэдвийнхаа гол зүйл рүү оръё. За үеийнгийн дээрлэлт гэж яг юу юм бэ? Яг ямар тохиолдолд ингээд энэ нэг дээрлэлтэнд өртөөд дэжтэй ч гэдэг юм уу те энэ үеийнгийн дээрлэлтийг бид таних боломжтой байдаг байх гэж сэтгэлж байна. За үеийнгийн дээрлэлт болохоор одоо нөгөө нэг бие махбодоор те гадуурхалт хил амаар гэдэг төрлүүд байгаа шүү дээ тий. Одоо эд хөрөнгөнд нь дураараа алдах ийм төрлүүдээр илүү явагддаг байгаа. Үеийнгийн дээшлэлт хийж байгаа хүмүүс болохоор их хвчлэн юм хүмүүс байдаг. Одоо нэг өөрийгөө амар нэг эго өндөртэй гэдэг шүү дээ тий. Би л одоо бүгдийг чаддаг, би онд сурдаг тий. Би одоо ингээд илүү хүч чадaltaа илүү өөрийгөө илүү ингээд үнэлсэн хүүхэд маань өөрөөсөө доош одоо нэг монгол хэлдээ сайн байлаа гэхэд монгол хэлдээ нэг жоохон тааруухан нэг үгээрээ ингээд тий одоо байнга одоо чи чадахгүй штэ одоо би чадна гэдэг байдлаараа өөрийнхөө одоо нөгөө нэг өөрийгөө давмгаал гэж хараад нөгөө дээрлэлт явуулдаг гэсэн үг л дээ. За тэгэхээр окей. Одоо нөгөө солонгос кинонэр ч бүр амар бүр улаан цайм амар гардаг штэ тий. Чаавс мөнгөнийх юм тэнгүүтээ аваачаад зод нь бүр ир юмгүй тий. Эрэгтэй гэхгүй эмэгтэй гэхгүй тэгээд сургууль дээр заавалч нэггүй нэг юм атман тэрийг тойрсон нэг бүлэглэлтэй тэнгүүд нэг юм хөрхөд эднэрт нэг дээрлэлхүүлдэг хүүхдүүд ингээд байгаал байдаг. Гэтэ тэр нь баян ядуу одоо ялгаач гэсэн солонгос кинон дээр их гардаг. Гэтэл солонгос кино маш нэвтэр одоо хүүхдүүд үзэж байгаа. Тэгээ би зүгээр өөрөө ч гэсэн одоо энэ жил манай охин их сургуулийн 1-р курс тэгэнгүүт хүү маань болохоор 10 дугаар анги байхгүй юу. Тэгэхээр би 19-тэй 16-тай хоёр хүүхдийн үний хувьд бол энийг бас ингээл тулаал үзэл хараал явж байгаа штэ. Гэтэ зүгээр ингээ анзаарч байхад манай хоёрт бол нэг тийм айхтар юм тулгурдгүй юм шиг байгаа. Гэхдээ ингээд мэдээж бид нар бол ингээд бүр эцэг эхчүүдийн хувьд миний л хүүхдүүд дээрлэхүүлээгүй байвал одоо эсвэл миний хоёр хүүхэд дээрлэхээгүй байвал гэдэг л бодож байгаа болохоос яг тийм нарийн ширийн дунд нь болж гэнэ үгүй юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр та нар яг дунд нь орж ажиллаж байгаа хүмүүсийн хувьд яг Монголын сургууль за тэр тусмаа танаа сургууль ийм зүйл ажиглагддгүү. Тэгэнгүүт одоо байгаа одоо ажиглагдаад бүр байгаа гэж үзэх юм бол одоо дээрлэхэд байгаатай нэг өөрөөр бас ажиллах бах. Дээрлгүүлж байгаатай нь бас бүр илүү нухацтай ажиллах бах тий. Тэгэхээр энэ асуудал ер нь 18 онд танаа сургууль байгуулгаснаас хойш ямар үе шатнд яаж явагдаж байна? За эхлээд бид нэг дээрлэлтийн талаар энэ таних одоо дээрлэлт мөн үгүй юу гэдгийг таних нь болохоор ингээд маш чухал байгаад байгаа байхгүй. Тэнгүүт яг дээрлэлт үү эсвэл одоо нэг удаагийн үл ойлголцол маргаан уу эсвэл тэ хүүхдүүд шууд сэтгэл хөдлөлөөрөө маргалдаад эсвэл харилцан зодтолсон байж болно тэ. Энээс ялгарах гол онцлогуд нь юу байгаад байгаа нэхэрээ давтамжтайгаар олон удаагийн давтамжтайгаар. За нөгөө талаар юу байна гэхээр санаатайгаар буюу тухайн хүүхдийг энэ үгээр хэлсний дараа энэ хүүхдэд муухай мэдрэмж төрнө эсвэл тэ энэ хүүхдэд онцгүй байна гэдгийг мэдсээр байж санаатайгаар тэр үйлдэлийг хийж гинэ. За нөгөө талаар яаж ийм нэхэрээ ямар нэгэн байдлаар эрх мэдлийн хувьд илүү их дамгаа байгаа тал нь болохоор дээрлэгч болоод хувраад байгаа даа тий. За тэгэнгүүт бидний одоо яг үндсэн мэдээд байгаа хэсэг нь юу байна гэхээр одоо яг дээрлэлтэнд өртөж байгаа хүүхд болон дээрлэгч дээр ингээд хүмүүс анхаарлаа хандуулдаг. Тэнгүүд нөгөө талаар нэг орхигч байгаа хэсэг нь гэхээр яг гэрч болж байгаа хүүхдүүд тэр зүйлийг харж байгаа тэр процессыг харж байгаа хүүхдүүд нь болохоор хаягдчаад байдаг. За тэгэнгүүт манай сургуулийн зүгээс яг яаж ажиллаж байна гэхээр мэдээж болохоор яг тухайн зүйлийг аль болох эрт дээр нь илрүүлвэл бидний бас авах хэмжээ авах арга хэмжээ тий цаашаад илүү их ажиллах боломжууд нь илүү их сайн нэгж байгаа учраас илүү их багш нарыгаа энэ талаарх мэдээллийг нь маш сайжруулах хэрэгтэй байдаг. Тэгвэл зөвхөн сэтгэл зүйн зөвхөн нөхөн одоо нийгмийн ажилтан тэр зүйлсийг ингээ хянах боломжтой гэдэг байвал үгүй мэдээж энэ дээр болохоор сургуульд ажиллаж байгаа бүх хэсэг болон хүүхдүүд маань өөрсдөө энэ дээрлэлтийг таньдаг мэдлэгтэй байж буцаагаад тэр талаарх илүү их мэдээлэх тий тэр боломж нь нэгдээд байна л да. Тийм учраас бидний зүгээс авч байгаа хамгийн ихний арга хэмжээ юу байгаад байна гэхээр хүүхдүүдэд болохоор дээрлэлтийг одоо таньж мэдэх энэ талаарх одоо мэдлэг мэдээллийг нь илүү их сайжруулах. Тэгэхээр яг миний өмнө нь хэлсэнчлэн хүүхдүүд хичээл орсны дараагаар илүү их тэр талаарх асуудлуудыг ханддаг гэдгсэн. Яг тэрүүнтэй адилхан магадгүй ингээд дээрлэлтийн талаарх тийм хичээл орсны дараагаар буцаагаад хүүхдүүд яг энтэй холбоотой
одоо асуудлуудаар ханддаг. За энэ дээр нь бид нар ямар арга хэмжээ авч ийнэ хэрэг шууд одоо тэр одоо дээрлэхэл үйлдсэн хүүхдийг хэрвээ одоо сургуулаас чөлөөлөх ч юм уу те сургуулаас хөөх арга хэмжээ авах нь болохоор буцаагаад тухайн хүүхдийг энэ асуудлыг ерөөсө талсан зогсоож байгаа асуудал ерөөсө биш байгаад байдаг. Тийм байна. Харин энийг зүгээр л өөртөөсөө төсөлж байгаа нэг асуудал байгаа л шүү дээ. Манай сургуульд одоо энэ хүүхд байхгүй юм шиг энэ сургуульд ингээд юу ч үгүй ингээд юм гоё болчлоо гэсэн үг ерөөсөө биш. Тэрийг харсан, үтсэн олон хүүхдүүд буцаагаад үлдсэн байдаг. Нөгөө хүүхд маань буцаагаад дээрлэхэл үлдсэн хүүхдийг маань буцаагаад тэр хүүхдээ амьдрах хэрэгтэй байна. Ахаа сурч боловсрах хэрэгтэй байгаад байна. Тэгэхэд бид нар өөртөөсөө түлхээд хайчаар тэр хүүхдийг зүгээр л түлхээд хайчиж байгаадаа л одоо яг агаар нэг байгаад байна шүү дээ. Тэнгүүд бидний зөв эсвэл мэдээж эцэг ихтэй бол уулзна. Эцэг ихтэй уулзж байгаагийн нэг даваа одоо гол зүйл нь юу байгаад байна гэхээр буцаагаад гэр бүлийн зүгээс нэг дэмжлэг хэрэгтэй шүү. Энэ хүүхд маань буцаагаад нэг дээрлэгч биш болох замд нь болохоор татан оруулах хамгийн гол чухал зүйл бол эцэг эхийн оролцоо байдаг юм шүү гэдэг зүйлийг одоо бид нар оролцоог нь чухлахын тулд одоо эцэгчүүдтэй байвал заавал уулзна. Гэтээ шууд ингээд хэлвэл эцэгчүүд маань нэг гэртээ очисан хүүхдүүдээ тэг ямар ч зан авир гаргаж болно, ямар ч үйл гаргаж болно. Тийм учраас бид нар болохоор аль болох нэг ихтгэлцэлтэй орчинг нь бий болгосны дараагаар эцэгчүүдтэй тэг тантай бид нар хамтарч ажиллаж байгаа нь чухал юм шүү гэдгийг ойлгуулж ийж тэсний дараагаар ерөнхийдөө хүүхдтэйгээ яаж ажиллавал бид нар хүүхдийнхаа энэ одоо зан авирыг нь засах боломжтой гэдэг талаас нь илүү их ярилцсан. Тэгэхээр шууд хүүхдийн сөрөг зан авирыг нь хэлэх юм бол магадгүй тухайн эцэгчүүд хамгаалах механизмаараа тэр зүйлийг илүү их хүлээж авахгүй байж болно. Эсвэл нөгөө талаар хүүхдтэй холбоотой олон сөрөг мэдээлэл магадгүй тухайн үед ирдэг байж болно шүү дээ, тийм учраас шууд хүүхдээ буруутгах ч юм уу хүүхдээ очиод ямар ч зан авир гаргах учраас бид нэр ингээд хамгийн гол нь ихтгэлцэлтэй орчин үүсгээд эцэг ихт нь зөвлөгөө тусламжийг үзүүлээд буцаад хүүхдийнхаа илүү их одоо тухайн зан авираа магадгүй нөгөө хүүхд маань өөрөө хүчрхээлэлд өмнө өртсөн хүүхд байж болно. Эсвэл дээрлэлтэнд өмнө өртчихсэн хүүхд байж болно. Тэнгүүд өөрөө нэг эрх мэдлийн хувьд давмгай байдалд оронгуудаа буцаагаад өөрөөсөө арай дутуу байгаа хүүхдүүдэд дээрлэхэд байж болно шүү дээ. Эсвэл эргэн тойронд нь магадгүй тийм хүмүүс байгаа тэр зан үйлээс суралцсан байж ч болно. Тийм учраас энэ юунаас болоод тухайн хүүхд маань тийм зан авир одоо үүсэж байна гэдгийг болохоор эхлээд тухайн хүүхдтэйгээ ивэр ярилцаж итгэлцэлтэй орчинтэй зөвхөн чамайг буруутгаад байгаа нь гол нь биш чамайг ингээд ямар ч нөхцөлгүйгээр сонсох нь бид нарт ингээд чухал байгаа юм аа тий чиний ингээд ярих хэрэгтэй байгаа гэдгийг бид нар ойлгох нь чухал байгаа болохоос шууд нэг хүүхдээ ингээд өмнөөс нь эсэргүүцэх юм бэл хүүхд маань улмал цаашаа явна, улмал тэр дадал үйлэн суун. Тийм учраас хүүхдтэйгээ уулзах тэгээ магадгүй олон удаагийн зөвлөгөө уулзах шаардлагатай бол хүүхдтэйгээ уулзсан. Тэгээд аль болох эерэг зан төлөвийг нь төлөвшүүлэхэд бид нэр анхаарна. Тэгээ хүүхдээ илүү ухамсарлах тий дараа тийм зүйл тавтахгүй байх талаас нь ажиллана. Тэгээд аль болох хэрвээ нэг хохирогч болсон хүүхд маань сэтгэл зүйчтэйгээ уулзаад хэрвээ нөгөө хүүхдтэйгээ уулзахыг хүлээн зөвшөөрөх юм бол тий мэдээж 2-3 уулзалтын дараагаар аль тал хүлээн зөвшөөрөх юм бол уулзуулаад тэгээд ерөөдөө бие биенээсээ уушлал гуйх боломжийг олгох нь буцаагаад тэр хүүхд аль талд нь илүү их боломж олгодог. За тэгэхээр танай сургуулийн хувьд одоо юу гэдэг ингээд ИК-ийн хичээл орохоос гадна хүүхдүүдэд тусгаарлаж бас ингээд одоо хүссэн хүүхдүүдтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл хүргэхээс гадна одоо юу гэдэг ингээд хүүхдүүд донд ингээд та түрүүний ихний ярианд өгүүлсэн штэ аян өрнүүлдэг гэд тий. Тэгээ энэ аян яг ямар аянууд байдгийг одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг юм нийгмийн харилцаанд хүүхдүүдийг илүү тийм ямар нэгэн аян ч гэдэг юм уу эсвэл нөгөө урлагийн үйлчлэгч гэдэг юм уу спорт намрын спорткач гэдэг юм энэ ч одоо хүүхдүүдийг аль болох одоо бүгдээрийн ингээд хамруулах нэг юм нийгмийн харилцаанд л илүү төлхөө оруулаад байна штэ тий. Тэгж ойлгодог байхгүй. Тэгэд яг танай сургуулийн хүрээнд энэ одоо тал дээр ямар үйл ажиллагаа зохион байгуулдаг вэ? За манай сургууль болохоор нөгөө хичээлээс гадуур нөгөө бүлгийн зөвлөгөө гэж бас хийдэг байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр одоо 4-өөс дээш 4-р ангиас дээш ангийн хүүхдүүд нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь 5-р ангиас эхэлдэг байсан бол одоо хүүхдүүд маань 4-р ангиас өсвөр наснд эхэлдэг болцсон болохоор одоо нөгөө нэг октоодын зөвлөгөө, бүлгийн зөвлөгөө, хүүгүүдийн бүлгийн зөвлөгөө гэж хийдэг. За ингэснээр яг үхээр октоодын хоорондох харилцаа илүү сайжирч өгдөг. За одоо нэг октод хоорондоо ярих боломж ерөөсөө бараг олддггүй гэж байгаа байхгүй юу? Ангитай хичээлээ ороод явдаг те. Тэгтэл ингээд октод хоорондоо уулзаад октод асуудал боллоо. За дараа нь яадаг хэр хүүгүүдтэйгээ уулзна. Хүүгүүдтэй бас зөндөө
зөндөө асуудлууд байдаг. Тэргээ хоорондоо ярилцсан те нэг нэгээ зүгээр ойлгодог. За хүүгүүд хоорондоо ингээд асуудлаа шийдсэний дараа ангийн бүлгийн зөвлөгөө хийдэг байхгүй юу. Ингэснээр яадаг вэ гэхээр нөгөө анги хамт олонны уур амьсгал илүү гоё нөгөө хамгийн гол нөгөө хүүхдүүд маань ангитай аз жаргалтай байх орчныг нь бүрдүүлэх тал дээр илүү анхаардаг гэсэн үг л дээ. Тийм болохоор нөгөө ангийн уур амьсгал дээр нь бүлгийн зөвлөгөөнүүдийг хийж илүү анхаардаг. За тэрнээс гадна болохоор нөгөө нэг талархлын аян гэж явуулдаг байгаа. За талархлын аянаар бол одоо тий өдөр бүр одоо нэг хүнд талархал бичих. За өдөр бүр нэг хүнд тий талархлын үг хэлэх. За ингэснээр яагаад өдөр бүр ингэж хийлгээд байгаа юм гэхээр нөгөө дадал хөвшил гэдэг юм чинь их чухал. Хичнээн сайхан мянган сайхан хичээл заагаад те нөгөө дадал суулгахгүй л бол тэр хүүхдэд одоо те нөлөөлж гин үү нөлөөлөхгүй байна уу гэдэг нь бас тодорхойгүй болчдөг. Тийм болохоор одоо нөгөө дадал суулгахын тулд өдөр болгон тийм юм хийлэгдэг гэсэн. За одоо тэгснээр одоо нөгөө зарим хүүхдүүд чинь ингээд гэртээ юм талархлын шил хийж байгаа. Шилэн дотор өдөр болгоныг талархал биш хийдэг. За ингэсэн чинь нөгөө нэг хажуу дандаа ингээл нэг энэ найзыг харахаар муухай харагдаад идэг гэл тэгдэг байсан хүүхэд маань одоо яадаг болсон бэ гэсэн чинь талархал хичээдсэн чинь багшаа одоо энэ хүүхдийг харсан чинь манай энд ямар их олон сайн тал байдаг юм бэ. Нөгөө урмын үг гэж бас аяа уулдаг байхгүй юу. Тэр нь болохоор нөгөө ангитай юм хайрцаг хийчдэг. За тэр хайрцагын дотор яадаг вэ гэхээр өдөр болгон ангийнхаа нэг хүүхдэд нэг болвол нэг багштай талархлын урмын үг бичиж хийдэг. За урмын үг гэдэг аян маань одоо нэг чухал 3 одоо нөгөө чадварыг суулгадаг байхгүй юу. За тэр нь яадаг вэ гэхээр нөгөө нэгдүгээрт нь болохоор хүнд одоо гой сайхан үгийг хэлэх хүний сайн зүйлийг олж харах чадвар гэж байгаа тийм. Бид нар дандаа л нэгнийхээ шүүмжилдэг муу талын л олж хардаг тийм үү. Тэгтэл нөгөө урмын үг хэлж бичиж сурснаар хүний сайн талыг олж харах чадвар сууж байна. За хоёрдугаарт нь яадаг вэ гэхээр одоо нөгөө хэлэх чадвар. Яг байна. Бид нар ч хичнээн одоо ингээл таныг хөөрхөн харагдчихсэн тийм. Харагдаж байгаа ч гэсэн хэлж чадахгүй дотроо бодоол өнгөрдөг тийм үү. Тэгвэл бид нар тэргээ гаргаж хэлэх чадвартай болох ёстой. За ингэснээр яг магадгүй нэг хүн гонигтай байхад тийм магадгүй гоё аз жаргал бэлгэлж болно шүү дээ үгээрээ тийм үү. За 3 дугаар чадвар маань гэхээр хүлээж авах чадвар. Одоо манай монголчуудын одоо нэг дийлэнх нь тийм шүү дээ одоо гоё харагдчихин хөөрхөн харагдчихин гэхээр битээ намайг тэгээд худлаа яриадаг гэл тийм хүлээж авч чаддгүй. За тэгэхээр баярлаа гэд хүлээгээд аван гэдэг маань дахиад тэр үгийг сонсох боломж бинэ гэд хүчиж гэсэн үг байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг хаалт хийгээд штэ бид нар нөө би тийм биш намайг яагаад өнгөрүүлээд байгаа юм гэл те. За тиймэрхүү байдлаар одоо нэг урмын үг гэдэг аян дээр ангийнхан маань тэгж оролцсноор хүүхдүүд маань яг үхээр нөгөө муухай үг хэлдэг хүүхдүүд маань өдөр болгон нэг хүнд ингээл гой сайхан хүний гой сайхныг олж харсаар агаад яадаг вэ гэхээр гой үг хэлдэг болчдөг. За өөрийн мэдлгүй нөгөө нэг найз маань муухай харагдаж гин гэж хэлсэн шүү дээ тийм. Тэгсэн чинь тэр найзаа зөндөө гой чанарууд байсан юм биш таашаа гэд хэлдэг болцсон байгаа байхгүй хүүхдүүд. За тэгээд бас нэг юм нэмж хэлэхэд юм байгаа. Нөгөө бид нар ч нөгөө нэгнийгээ дандаа шүүмжилдэг. За үеийнгийн дээрлэгэлт дээр одоо дээрлэгч хүүхдийг ангиараа гадуурхачдаг байхгүй юу. Одоо энэ дандаа юм муухай юм хийдэг гэж тий. За нөгөө IQ-гийн хичээл орох одоо нөгөө хамгийн чухал зүйл маань одоо өсвөр насны хүүхдүүдтэй. Тэрийг олж анзаарч хараад одоо тэр хүүхдэд давуу тал гэж байхгүй юу тий. Давуу тал гэдэг хичээл бас ордог байхгүй юу. Тэгэнгүүт тэр хүүхдийн одоо давуу тал байгаа хүн болгон давуу тал байгаа. За тэгвэл ангиараа одоо тий нэг гадуурхаж байгаа хүүхдийг бид нар анзаараад за энэ найзынхаа одоо давуу талыг өнөөдөр бүгдээр анги дотроо ярилцъя гэдэг. За ингэж ярилцсангууд нь яадаг вэ гэхээр нөгөө бусад хүүхдүүд маань үеийн найзууд нь өөрийнх нь давуу тал, сайн талуудыг олж хараад өөрт нь хэлж штэ тий. Тэгэнгүүт өөртөө итгэх итгэл нэмэгдээд найз нартайгаа ч гэсэн энэ найз надад ийм үг хэлж байгаад би яаж муухай харцсан тий. За тийм байдлаараа одоо ангийнх нь юу яадаг дэмжиж явах боломжийг нас олгож өгдөг гэсэн. Зөв. За тэгэхээр 40 минут гэдэг өөрөө бас богинохон юм шиг урт юм шиг мөртлөө богинохон хугацаа. Тэгээд ер нь та хоёрын ярилцах хугацаа өндөрлөг тийшээ хандж байна. Тэгээд надаа бас гоё санагдлаа. Яг тэгэхээр зэрэг ямар гоё сургалт явуулдаг сургууль вэ гэж өөрөө ирэхгүй бодогдож байна. За тэгэхээр танах сая та ярианыхаа дундуур зүгээр дурдаад л өнгөрчлөөлдөө 29-ний өдөр гэснүүдээ энэ Бямгарагт нээлттэй өдрөлгөө хийх гэж байгаа гэж ойлголоо. Тэгэхээр яг мэдээ сургууль дээрээ болох ба танаа энэ хоёр салбар сургууль
Баянзүрх салбарын сургууль хаана нэдийн Арцад гэхэлэр би Яармагт гэж ойлголоо. Яг Яармгийн хаана нэдгийн тий. Тэгээд энэ өдрөлөгт чинь одоо танай сургууль руу хүүхдээ оруулах гэж байгаа хүмүүс очих юм уу? Яг яах энэ өдрлийн талаар нэг жижигхэн мэдээлэл хүргээ тэгээд нэвтрүүлгээ дуусгая гэх хөө. За тэгээ. За манай Баянзүрх салбар болохоор би яриад Ақтөй сэтгэл зүйч маань болохоор яг Яармаг салбар ярьч тий. За манай Баянзүрх салбар буюу одоо илүү их технологи IT талдаа илүү их чиглэсэн сургалттай одоо салбар байгаа. Манай салбарын онцлог нь гэвэл хоёр салбар сургалт байна. Хоёулаа өөр өөрийн онцлогтой салбар. За тэнгууд манайх болохоор илүү их IT чиглэл рүүгээ гэхдээ үндсэн цөм хөтөлбөртэй ерөнхийдөө Cambridge хөтөлбөр гээд ерөнхий хөтөлбөрүүдээ бүгд багтаасан. Тэгээ энэ талаарх ерөнхийдөө 29-нд одоо 4 сарын 29-нд ирснээр 4 сард юм уу тий? 3 сарын 29-нд ирснээр одоо шинээр 1-р ангид элсвэрлэж байгаа хүүхдүүдэд бэлтгэл бүлэг нь одоо манайх 31-ээс эхлэж байгаа. Тэрнээс өмнө хүүхдүүд маань сургуультайгаа танилцах боломжтой байна. За сургуулийн орчин нөгөө талаар хүүхдүүдийн хамгийн эцэгчүүдээ санаа зовдөг асуудал нэг хоолтойгоо танилцах, орчинтойгоо танилцах, тий нойлын асуудлаас эхлээд сургуулийн орчиндөө танилцах гэдэг бол маш чухал. За нөгөө талаар заавал энэ сургууль сурахгүй ч гэснээр сонирхож байгаа хүмүүс байж болно. Тэр хүмүүс маань өөрсдөө ирээд хүүхдүүдэд дагуулад ирвэл сэтгэл зүйн анхан шатны онцлогоо хийгдэх боломжтой. Нөгөө талаар сургалтын талаарх бүхий л мэдээллүүдийг манай одоо жишээл Cambridge хөтөлбөрийн талаар ихэд англи хэл гадаад хэлний багш нар маань танилцуулаад за сургалтын үйл ажиллагаатай холбогдсон манай сургалтын менежерүүд маань хэлцэл илүү сайн дэлгэрэнгүй мэдээллүүдийг авах боломжтой шүү. За хаана үдийн танай сургууль? Манай Баянзүрхтэй салбар нь болохоор яг натур худалдааны төвийн эсрэг талд нэг Hard Rock гэдэг тийм шүү дээ. Hard Rock-ийн яг баруун ард хэсэгт нь Монтерозо Tech сургууль гэдэг. За. Окей. Танах болохоор манайх болохоор нэг арцтай ам. Арцтай аманд нэг гэрийн хийл гээд хаус хотхнууд донд байдаг. Яг уулын хажууд байдаг. Яг гоё байгаль. Тийм. Илүү гоё цэвэр агаартай, гоё орчинд. Тийм байна. Тийм. Тэгэхээр одоо тэр авийнхаа угаасаа одоо Ярамгийнхаа наашаага орж ирмээргүй байгаа. Нөө угаасаа энэ төвшөлтөнд хэцүү шттэ. Орж ирж байгаадаа ч хэцүү, орж одоо явж байгаадаа ч хэцүү байдаг учраас яг тэнцэнэ хүүхдэд сургуультай өгөөд гэрэн тэндэ байдаг бол ер нь хамгийн сүүлийн үеийн хамгийн аз жаргалтай орчин юу вэ гэхээр ажил гэр сургууль 3 нэгд орчин аз жаргал болчиход байна шттэ одоо тий. Тэгэхээр Ярамгийнхан бол танаа сургууль руу хандаж болох юм байна тий. Ярамгийнхан манад хандаж болно тий. За үнэхээр сонирхолтой байлаа. Тэгээд өнөөдрийн маань зочны цаг энэ түрээд өндөрлж байна. Тэгээд өнөөдрийн маань зочны цагаар за Баянзүрх салбар дахь Монтероз Tech сургуулийн сэтгэл зүйч Батбаярын Мегмар Сүрэн, за Арцас салбар дахь Монтероз Sustainable тийм үү сургуулийн сэтгэл зүйч Анхжаа нар маань хүрэлцээрээд бид гурав үеийнгийн дээрлэхээлт болон сэтгэл одоо сургуулийн сэтгэл зүйч яг энэ тал дээр хэрхэн ажилладаг талаар маш сонирхолтой яриаг өрнүүллээ. Тэгээд хүрэлцээрээд одоо бас энэ талаарх яриаг өгсөн та хоёртоо баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. За хамт олон ч гэсэн ажлын амжилт хүсье. За баярлалаа.